нөгөө дуугаа тусмаа үзэсгэлэнтэй гэдэг шиг. Халуун аягтай цай барьж агаад тэрэгээрээ ингээд жоох төлдөг гэсэн өөр юм бэ. Миний яг энэгээр ингэж юм гараад, бүр ингэж битүү гараад, боёгийн энэгээр нь ингэж гараад дээр үеийн хаттын нууц бол сүйтэй баанд ордог байсан. Өөрийнхөө арьсан дээр туршилт хийгээд байгаа юм уу да. Ерөнхийдөө тэр битгэл бодол хүртэл нь яг арьсаа яаж цөлчлөлтөөс авах вэ? Энэ маскны яг хамгийн гол нь дан баярсан. Тань ирүүл юу вэ? Өнөөдөр бэлдсэн мөхтэй нь болохоор Францын Альфин ураг санагдуулсан таны цангааг тайлах термал өвсис гэдэг нэртэй мөхтэй байгаа. Тэгээ цангагийн тайлал нь гэдэгт итгэлтэй байна. Тухайн өдрийн сэдвтэй зочинтой холбоотой бүтээлийг манай залуу уралдаг. Ямар сэдв, ямар зочин байж болох вэ? Би тэрийг хүлээж байгаа. За тэгвэл яа. Нэг юм гоё сэргээдэг амт шиг байна. Арьсаа яаж сэргийх вэ? Арсныхаа цангааг яаж тайлах вэ? Арьсаа яаж цөлчлөлтөөс авах вэ? Юу ярих гэж байгааг мэдж байгаа тийм манайхаа хоёул зочноо өрөө. Тий. За зочин бол арьс гаршлын их инж зааж ярих. Сайн байна уу? За сайн байна уу? өдрийн мэнд хүргэе. Баярлалаа. Халуун дотор ирсэн шүү дээ. Мөрж оролцуулж байгаад та хоёртаас их маш их баярлалаа. Үйлчлүүлэгч нь байна. Аллерги мед дээр очдог шүү. Өөрөө ч очдог хүүхдүүдтэй гэж гисэн очиж исэн. Эмчээсээ асуух юмстай зөндөх байна. Тийм. Одоо хоёулаа энэ гоо сайхны юу ч болохгүй зөө. Тэр юу ч мэдэхгүй. Нөгөө дуугаа тусмаа үзэсгэлэнтэй гэдэг шиг. Хэдүүлээ гоё хууршлтын тухай ярив. Тэгэхээр хууршлт маань өөрөө бас нөлөөлж байгаа хүчин зүйлүүд нь бас янз бүр байна. Тэр хүн үнэхээр өөрөө төрөлхийн хуурай арьстай юу? Эсвэл тэр хүн гадаад одоо энэ хүчин зүйлээс шалтгаалаад арьс нь хуурашаад байна уу? За эсвэл энэ хүний арьсанд одоо тослогжил дутаад байна уу? Ямар нэгэн одоо химийн гаралтай, химийн одоо найрлагатай бүтээгдэхүүнүүдийг буруу хэрэглээд арьсаа хураашуулаад байна уу гэдэг бас айгүй олон нөлөөлж байгаа хүчин зүйлүүд байгаа. Намар бол яадгүй гэхээр одоо бид нэр өөрсдөө зарим нь бол мэдэхгүй шүү дээ. Гэтэл ингээд гэрт пар ирдэг, дулаан ирдэг те. Шалны халаалт их ашиглаж байгаа үед бол тэр өөр агаарыг бас байнгын хураашуулж идэг те. Энэ өөрөө бас айгүй их арьсны хураашилтанд айгүй их нөлөөлдөг гэсэн үг. Би болохоор төрмөл юм шиг байна. Тэрнээс гадна атопик дерматит гэдэг чинь одоо улаацсан нүүртэй заяа. Яг ингээд энэ уруулны энэ хэсгээ ингээд маажчдаг улааттай. Тэгээд энэ өвдөгний хойно яг ингээд нуглардаг хэсгүүд дээр маань юм гардаг. Жохо хүүхэд болохоор тэрийг мэдгүй мааж чинь. Тэгээд том болоод өсвөр насндаа болохоор би бас л мэдлэггүй. Чин чийгшил хэрэгтэй юм билээ шүү дээ. Тэр үед болохоор би ингээд хурдан шингэдэг тос бол энэ муу хурдан шингэждэг. Улаан шингэдэг тос бол сайн гэж ойлгодог байсан хөө. Тэгээл арьсаа ингээд улам бүрд ордуулаад байдаг гэсэн. Энэ уриашихаа симүсийг бол би бүр үнэхээр хэрэглээд одоо миний арьс нөгөө ингэж буцаж сэдэрж гарч ирэхэ болцсон. Тэгээ эмчээсээ асуух юм нь болохоор шүү дээ. Удамштай юм уу? Атопик дерматит бол өөрөө ерөнхийдөө бол гадны одоо хүрээлэн буй орчны нөлөөлөл дээрээс нь удамшил нөлөөлнө. За тэгээд дээрээс нь бас харшилч нөлөөлдөг ийм одоо өвчин байгаа. Архаг арьсны өвчин. Гэтэл энэ харшил өвчин гэдэг хоёр маань бол хоёр өөр төрлийн ойлголт байхгүй юу? Генетикийн шалтгаантай тий удамшдаг байж болох нь. Ээж нь дангаараа атопик дерматиттай бол тэр хүүхдэд удамших магадлал нь 50%. За магадгүй аав ээжээр нь хоёулаа арчлын одоо асуумжтай, өгүүлэмжтэй тий тэгэх юм бол 75% гэж боддог байхгүй. За тэгээд энэ атопик дерматит маань өөрөө ер нь яг яадаг өвчин юм бэ гэхээр тухайн тэр хүний одоо энэ чигшлийг барьж идэг одоо энэ уураг зүйлээдгийн тэр уургийн дутагдал өсөд нэгсэндээ арьсан чигшлээ барих чадамж нь дутуу гэсэн үг байхгүй. Тэгэхээр нөгөө хуураашлын явагдаад ирдэг. За хуураашлын явагдаад ирэхээр яах вэ гэхээр арьс чинь өөрөө хүний биеийн хамгийн том эрхтэн гэж явдаг. Тэгэхээр энэ эрхтэн маань өөрийн гэсэн дархлаатай. За арьсны дархлаа сулраад ирэхээр яах вэ? Бид нэр одоо энэ арьсны чинь гол үүрэг нь бол бидний ингээ хүрээлэн байгаа орчны нянгаас хамгаалж байгаа үүрэгтэй байдаг бол тэр алдагдаад эхэлдэг байхгүй юу? Нөгөө хураашаа дархлаа бурцсан байгаа тэр дахиад тэр мааж зүүсээд тий шалбралт одоо зулгархаа үүсэнгүүд тэрүүгээр нөгөө тэр боломжийг чинь бактериуд айгүй авч ашигладаг гэсэн үг. Нэгсэндээ тэрэн дээр бактери үржих таатай нөхцөл бүрдүүлчихэж байгаа гэсэн үг байна.
байхгүй. Ингэснээр нөгөө атопийн дерматит гэдэг өвчний чинь нөгөө үе шатууд нь үүсдэг гэсэн үг. Уриажийн одоо нөгөө брэнднийх нь гол одоо учир нь бол ерөөсөө энэ аршаанд байгаа гэсэн. Аршаа маань юугаараа одоо арьсан сайн бай гэхээр маш олон төрлийн эрдэс байцыг агуулждаг. Маш олон төрлийн одоо клиник судалгаануудыг хийцэн. За Монголд ч гэсэн ерөнхийдөө сүүлийн үед бас одоо арьсны өвчин судлалын төв дээр судалгаа хийсэн юм байлээ. Тий ерөнхийдөө үр дүн бол маш сайн байсан. Манай уриажийн одоо энэ бүтээгдэхүүн болохоор өөрөө triple barrier гэдэг. Гурван хамгаалтанд юу ордог гэхээр энэ тухайн тэр одоо энэ бүтээгдэхүүнд орж байгаа бодис нь өөрөө давхар энэ нөгөө нэг хоёр дахь чалдар орохоос сэргийлж идэг байхгүй юу нэгсэндээ. За дархлаагийн сайжруулад хоёр дахь чалдаараа сэргийлээд эрдэсжүүлээ явчих юм шүү. Тэгэхээр ингээд юм гурвалсан одоо хамгаалтын одоо систем гэж энийг хэлээд байгаа ерөнхийдөө одоо орц найрлагын хувьд Zimbus брендийн гол онцлог байгаа гэсэн үг. Би болохоор одоо энийг шууд байнгын өдөр тутамдаа хэрэглээд идэв шүү дээ. Одоо эн чинь заавал эмчилгээний тийм одоо богино хугацаанд хэрэглэх юм уу? Өдөр тутамдаа байнга хэрэглэж арьсаа ингээд барьерийг нь хүчтэй байлгаж хадгалж болох уу? Энийг тогтмол хэрэглэснээрээ дахин сэдэрлээс хамгаалж байгаа байхгүй хамгийн гол нь. Арьсаа гоёор нь хадгалж чадна. Захтнаад эхэлдэг байхгүй ингээд халууд үгээд захтнаад тэгээс яайда гэд би болохоор ингээд хөөг бол хүүтийн өмөр эсвэл халуун аягтай цай барьж агаад тэрэгээрээ ингээд жоох төлдөг байсан байхгүй өөр юм бэ. Тэгчиж ингээд тэр нөө захтнаад байгаа нараа намддаг. Өө ёстой миний захтах шиг болчихтой. Тэгдэг байснаа би одоо энэ спрейг олж авсан байхгүй юу? Энэ болохоор яг тэгээд захтнаад ингээд бүрийд хэцүү байгаа үе дээр нь цацвал богино хугацаанд тийм тайвшруулж өгдөг. Юутай экземтийн хүүхдүүд манай энэ аршинаас цацж болох юм шүү. Тэгвэл би зөвхөн сая тэгж л бодлоо шүү. Тий. Аршаанаас ерөнхийдөө бол байнга одоо жишээлбэл энэ аршаан болохоор яг ингээд нөгөө арьсыг чигшүүлчихэж байгаа тий. Дээрээс нь эрдэсжүүлчихэж байгаа. Энийг бол заавал атопитэй гэхгүй эрүүл арьстай хүн хэрэглэсэн чинь арьсны барьер буюу арьсны дархлаа дэмжигдэнэ гэсэн үг. Сүүлийн үед ингээд бид нар айгүйх ярьдаг болсон шүү дээ. Би skin barrier алдчихлаа гэл тэгээд байдаг шүү дээ. Одоо энэ арьсны давхраг гэж юу гэдэг? Тэр яглаараа гэмтээд яглаараа сэргээд байгаа. Одоо сүүлийн үед нөгөө сошиал айгүй хөгжөөд те тэгэнгүүтээ нөгөө өөрийнхөө арьсан дээр туршилт хийгээд байгаа юм да. Ерөнхийдөө тэрнээсээ болоод гэмтэх тохиолдол айгүй их байдаг гэсэн үг тий. Одоо жишээлбэл тэр хүн ямар нэгэн байдлаар хүчил хэрглэж байгаа бол дахиад тэр гуйжуулах үйлчилгээтэй цэлцэлийн хүчил ч юм уу одоо рецинол ч юм уу хэрглэж болохгүй гэсэн үг. Хэрэг хоорондоо хэрглэж болохгүй бүтээгдэхүүн нэгдэж байгаа шүү дээ. Тэгээд тэднийг одоо мэдхгүйсээ болоо хэрэглээд арьсны барьер алдагдулсан. Арьсны одоо орчинг микробиомыг алдагдулсан. Ийм бас тохиолдол байна уу зөндөө байна. Хүний ер нь дотор эргэтэнд ямар нэгэн асуудал үүснэ тэр хэмжээгээр арьс бас өөрчлөгдөж байдаг. Арьсны дархлаа давхар бас эргэждэг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр одоо нэг ганцхан бид нар арьс гэдэг байгаа боловч тэр хүн дотроосоо өгцөөл ирүүлж ижил арьс ч бас давхар ирүүл байх гэсэн үг. Тэр битгэл бодол хүртэл нөлөөлдөг. Яг зөв. Стресс, ядаргаа, машгээр нөлөөлнө, асар их нөлөөлнө тий. Бид нар нөгөө шөнө их ажилдаг. Шинэ үед хахад тэгсэн чинь миний яг энэгээр ингэж юм гараад бүр ингэж битүү гараад боёгийн энэгээр нь ингэж гараад ойргүй явал те тэгэл за хоёлаа телевизэн ярилцлаганд орохоор ундраа миний хөшөө уртлан зүг юм чууршаа хараа ярьчих. Би зүгээр чам руу хараад ингэ яриад байгаа шүү дээ. Энэгээр ярьдаг болохоор энэ гарна гэх. Аа хажууд дэше харж болохгүй яг ингэ чигээр харна. Чигээр харна гэдэг. Тэгэхээр нөгөө арьс хэдий ч нэ эрүүл гоё байна. Төдий ч нэ өөртөө ихтэй байдаг л та тий. Тэгэхээр эмчийн хэлсэн тэр хуур ашигтай эсрэг цөлчлөлтөй арьсны цөлчлөлт яаж арчилах юм гэдэг чинь ингээд бүр мэрэгжлийн төвшөнд гоё ойлгомжтой яриад өгдөө шүү дээ тий. Эмчээсээ асуумаар таны дуртай 3 топ орц найрлага чинь юу вэ? Витамин С байдаг. За дээрэс нь niacinamide байдаг. За тэгээд рецинол бас байдаг. Дуртай гэхээсээ илүүтэйгээр надад маш их тохирдог. Миний арьсанд хэрэгтэй. Тийм. Тэгэхээр тэрийгээ илүү төлхөө бас хэрэгэлдэг. Тэнийг эмч хүн авчирсных болох уу болохгүй юу те амьдралдаа хийдэг буруу юмнуудаа бас зөв байх нь үгүй байх нь асуумаар байна. За одоо эхнийх нь жишээлбэл мөс байгаад байна. Одоо ерөөсөө TikTok-орч тэр сошиалорч тэр ерөөсөө буцаад нөгөө мөсөөр арчих, мөстэй юмд орох. Тэр ер нь зөв үү, гоё юу? Тэгээ энэ асуудлууд бол нөгөө л нэг арьсны төрөлчин бас аягүй чухал байхгүй юу? Тэр хүн хэд хуурай арьстай байж араас нь нэг чигшил өгөхгүйгээр те тэр мөсийг хэрэглээд байвал бас нэг тийм тохиромжгүй. Мөс өөрөө ямар үйлчлэгээ үзүүлдэг вэ гэхээр богино хугацаанд цочроо өгнө,
Бүх агшаан тий. За будааны шүүсээр арчих. Будааны шүүсээ зөв ашиглах хэрэгтэй. Удаан хадгалсан будааны шүүсээр угаагаад бактери үржих татаа нөхцөлийг улам бүрдүүлж өгнө. Өгөрцийн өргөст хэмхээр маск тавих. Яг хоо би бол тэрийг бол байж болох хувилбар гэж үздэг. Яг тэгэхээр өргөс тэмэх өөрөө айгүй өндөр антиоксиданттай, витамин С-тэй, тэгээд дийлийнх нь ус байдаг. Зөгийн балан маск тавих. Арсын төрлөөсөө шалтгаална. Хэрвээ тэр туслаг төрлийн арстай бол тохиромжгүй. За хэрвээ тэр хүн арсын угаасаа барьер муутай ямар нэг өрөвсөл явагдсан бас боломжгүй. Дээр үеийн хаттын нууц бол сүйтэй баанд ордог байсан гэлтэй гэдэг шүү дээ. Тийм. Сүйтэй баанд орох юм доо. Сүү өөрөө айгүй харшлын ураг агуулж идэг. Тэгэхээр атопийн дерматиттэй үнд сэдрээ. Тий. Эрүүл арстай үнд бол болно. Хамгийн чухал юм нь юу вэ гэхээр тэр хүн ямар нэгэн арсны асуудал үүссэн бол заавал мэрэгжлийн хэмжээнд хандаад тухайн тэр өөрийнхөө одоо тэр арсны нөхцөл байдлыг тодорхойлуулад арсанд одоо тохирох, дээрэс нь одоо нөгөө clinically tested буюу нэгсэндээ одоо нөгөө яг баталгаатай, клиник судалгаатай бүтээгдэхүүнд хэрэглэх нь аюул чухал гэсэн үг. Битэрийн бас нэг зориод байгаа юм. Энэ бүтээгдэхүүн өөрөө ингээд ихтэй найдвартай байгаа байхгүй. Яагаад гэвэл би тэр үйлдвэр дээр нь очиод үзсэн. Тэгэхгүй яах вэ? Яг халуун аршина тэр 70 жил альфийн нурнаас урсаж ирж байгаад авч байгаа юугийн савын хүртэл харчихсан. Тийм болохоор бүсгүүчүүдээ бас ийм итгэлтэй, олон жилийн түүхтэй, алдартай тий ийм бүтээгдэхүүн урайд шүү гэдгийг л бид бас ойлгох гэдэг юм. Монгол бүсгүүчүүд маань дандаа гоё эрүүл арьстай. Тэгээд тэр чинээгээр өөртөө итгэлтэй тий тэр чинээгээр бусдын өлөөс харж гоё инээж ярьдаг. Тийм байгаасаа гэж хүсэж байна бүсгүүчүүдтэй. Тийм учраас арьсаа гоё ярьчлах байна. Тэгээд танд бас баярлалаа. Баярлалаа. Маш их баярлалаа. Хоёр бүсгүүдэд баярлалаа. Баярлалаа. Үзсэн та нартай баярлалаа. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. Баярлалаа.